Сайн байцгаана уу хүндэт эцэгчүүдээ багш сурган хүмүүжүүлэгчтэй. За ингээд монгол хэл сурах гэж байгаа хүн болгонд бид нар газар хичээл зааж байгаа монгол хэлний багш нар маань нэгдээд цахим зайны сургалтаар хичээл явуулж байгаа билээ. Тэгээд ингээд та нар маань ер нь цахим зайны сургалт хүүхдүүдэд хэрхэн өгөөжтэй байдгийг, танхимын сургалтаас ямар давуу талууд байдгийг гэдэг тал дээр одоо энийг хичээл сонирхож үзүүлэх гэж байна. Тэгээд ойлгохгүй одоо цахим сургалтыг ер нь ашигтай ашиггүйг нь мэдэхгүй байгаа хүмүүс байвал энэ дээр дараад энэхүү бичлэгийг үзээрэй. За тэгээ эцэст нь хэлэхэд одоо энэ сургалт маань дөнгөж эхэлж байгаа учраас одоо та нарын маань бас тусламж дэмжлэг хэрэгтэй. Тэгээд биднэрт мэдэхгүй зүйл байвал хэлээд өгөөрэй. Бүгдээрээ хамтраад энэ одоо хугацаанд хүүхдүүдээ их хэлтэй, монгол хэлтэйгээ болгоод авцгаая. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За ингээд онлайн цахим зайны сургалтаар хүүхдүүдээ хэр яаж монгол хэлтэй болох вэ? За багш сурган хүмүүжүүлэгчид маань хэрхэн одоо зөв сайхан гоё програмуудыг ашиглаад хүүхдүүдтэй үзэмжтэй, хүртээмжтэй гоё хичээл хэрхэн бэлдэх талаар өөрийнхөө нэг өдрийн хичээлийн бэлтгэлийг зүгээр жишээ олгож харуулж байна. За ингээд цахим зайны сургалтын хамгийн гол онцлог нь хүүхдийн 5 талын мэдрэхүйг одоо хөгжүүлсэн хичээл бэлдэж болохоор боломжууд байдаг. За жишээлх юм бол өнгө, үзэм, дүрс, дуу, за тэгээд хөдөлгөөн одоо энэ миний энэ одоо бороо орж байгаа хэсгийн яг бороо орж байгааг та бүхэн харж байгаах, нар ингээд эргээд ингэж байгааг харж байгаах. За энэ мэтчлэн маш гоё одоо хөдөлгөөнтэй хичээлүүдийг хийж болдгоороо уламжлалт танхимын сургалтаас бас давуу талтай. За одоо та нар маань сургууль дээр очихоор бас ухаалаг самбар байгаа. Ухаалаг самбар дээрээ ингээд хийдэг бол бас сайн байна. За хэрвээ одоо ухаалаг самбар байхгүй тохиолдолд одоо жишээлх юм бол би Монгол гэрт орж исэн. Тэгээд нөгөө Монгол гэрт орохоор энэ ухаалаг самбар ашиглах боломж байдаггүй учраас би ер нь онлайн сургалтаар хамаг юмаа өгчөөд харин танхимын сургалтын дээр яриулах дасгалуудыг сайн хийлгүүл зүгээр юм байна гэж бодсон. За өнөөдрийн хичээл одоо Марчахагийн энэ имижийг авч ашигласан. За Марчахаг яагаад би имижийг ашигладаг вэ гэхээр зэрэг Марчахагтай хамт одоо Марчахагаас зөвшөөрлийг аваад эндхийн одоо хийсэн контентуудыг одоо хүүхдүүдтэй хэрэгжилж үзэж ингэж туршиж үзээд болж байгаа үгүйгээ ингэж эргэж хэлэхээр өшөө гоё юмнуудыг хийж болох санаануудаа хэлээд эднийхаар хийлгэхээр ийм боломжуудыг одоо хайж хичээлдээ ашиглаж байгаа. За тэгэхээр зэрэг энийг би та бүхэнтэйгээ бас хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр өнөөдрийн хичээл эр үсэг таниулах байгаа. Түрүүчийн хичээл дээр бид нар эм үсгнүүдийг үзчихсэн. Ягаад гэвэл гадаадд байдаг одоо 7-оос дээш насны хүүхдүүд чинь ил үсэг, эм үсгээ хизээний үзсэн орж ирж байгаа. За тэгээд би эм үсэг таниулахад л хүүхдүүд аль хизээний ил үсгийг мэднэ. За энэ дээр өнөөдрийн хичээл дээр бол эр үсэг таниулж байгаа. За тэгэхээр 3 сарын 21-ний хичээл. За ингээд аль эрт бол өглөө өдөр орой гэсэн үгнүүдийг таниулчихсан байгаа учраас зэрэг өнөөдөр би ингээд тоогоор өгж үзлээ. За тэгээд ингээд тоо харж байгаа хүүхдүүд өглөө өдөр орой гэж сэтгэж чадчихээн. За ингээд цаг агаар марчаахаа ирэх гэж байна. Тэгээд цаг агаарыг хэрхэн одоо хүүхдүүд хэлж өгөх вэ гэдэг энэ хичээл орлоо. За ингээд өглөө үүлтэй, өдөр нартай, орой бороотой байх юм байна. За тэгээ бас манан байх юм байна. За эндээс марчаахаа энэ үгнүүдийг мэдж аваад өшөө одоо марчаахаа хувцас бэлтэн. Марчаахаа бороо орж явахад юу хэрэгтэй вэ? За одоо энэ бороо орлоо гэдэг энэ хэсэг маань ингэж хөдөлж харагдаж байгаа. За одоо тэгвэл шүхэр хэрэгтэй байх нь энэ бороо орж явахад марчаахад шүхэр хэрэгтэй байх нь тийм ээ. За шүхэр гэдэг үгийг таниулахад үгийн эцсийн эр үсгийг таниуллаа. За өшөө бороо ороход марчаахаа юу хэрэгтэй вэ гэд. За одоо бороо гэдэг үгээ бичүүлж сурах гэж байна. Би үсгээ үзээгүй учраас би үсгээ бичээд бороо гэд хэлэхээр энд хүүхдүүд одоо бичнэ. За тэгээд орлоо гэдэг үгэнд үзэж байгаа бүх өсгөнүүд орлоо гэдэг үгэнд орж байгаа бүх өсгөнүүдийг үзсэн учраас
энэ бороо орлоо гэж хэлэхээр тэр хүснэгтэнд нөхөж бичих юм байна. За тэгээд өөр юу хэрэгтэй вэ гэхээр усны гутал хэрэгтэй гэдэг хүүхдүүд өөрсдийнхээ хэлээр хэлнэ. За тэрийг одоо энэ дээр усны гутал гэж бичиж байгаамаа. Одоо хүүхдүүд зураад үзүүлэхээр нь энэ дээр усны гутал гэж бичиж үзүүлж байна. За өшөө юу хэрэгтэй вэ гэхээр одоо энэ дээр хэрэгтэй хэрэггүй гэдэг үгнүүдийг хүүхдүүдээр бичүүлж сургах гэж байна. За тэгээд нарны шил хэрэгтэй, ороолт хэрэгтэй, усны гутал хэрэгтэй, тийм ээ. За ингэхээр хээ үсэг үзээгүй байгаа учраас зүгээр хэрэгтэй гэдэг үгийг хүүхдүүдэд таниулаад за онлайнаар орж байгаа учраас хүүхдүүд толгой тохино, толгоос ихсэрнэ. За ингээд усны гутал гэдэг үгээ хэрхэн зээжилснийг одоо зургаар нь зурж харуулах гэж байгаа. Энэ дээр бол биччихэд хүүхдүүд зурж харуулах гэж байгаа. За одоо тэгвэл орж болдог юм юу вэ гэхээр одоо энэ дээр цас орлоо. За цас орлоо гэж болдог байх нь. Гэхдээ цас гэдэг үгнийхээ бос үгнүүдийг мэдэхгүй зүгээр цас гэдэг үгээ мэдэж авч байна. За тэгвэл энэ доор байгаа хэсгийг унших гэж байна. Мария муур хоёр ирлээ гэд. За энэ дээр бол мэдэхгүй үсгнүүд байхгүй учраас заавал одоо энийг хүн болгоноор уншуулад сайхан ойлгож байгаа хэсгийг юу яана буцаагаад өөрсдийнх нь хэл дээр хэлүүлнэ. За тэгэхээр Мария муур хоёр ирж байгаа үйлдэлийг хөдөлгөөнтэй болгож болно. Надад та нар сайн хараарай. За Мария муур хоёр холоос ирлээ. За бидний үтсэн нөгөө ороолоо гэдгийг цасан өвгөн дээр харуулж байна. За тэгээд нөгөө гадаадад байгаа хүүхдүүд маань ир үсэг хэлэхдээ нилээ муу байдаг учраас би ил хоёрыг нэг доор авсан үгнүүд жишээ авлаа. Тэгээд бороолт ороолоо, Мария муур хоёр ирлээ гэл ингээл чэжилчгэд нөгөө хүүхдүүд ир үсгийг, ил үсгийг зөв хэлж дуудаж сурах юм байна. За тэгээд энэ миний өрөө, энэ миний ор. За эндээс өгүүлбэр уншуулж сургаж байгаа юм, бичүүлж сургаж байгаа юм. За ингээ хэрэгтэй юмнуудыг хэлүүлж сургаж эхэлж байгаамаа. За ингээд даалгаварт юу байсан гэхээр зэрэг бид нар нөгөө нарны туяа цэцгэнд хэрэгтэй, найз нөхөд надад хэрэгтэй гэдэг энэ дууг заасан байгаа. За тэгээд энэ дуугаа болохоор зэрэг хүүхдүүд дуулж тэрэндээ тааруулж зураг зурж сурах юм. За өшөөгөр гэхээр зэрэг би та нарт нэг Марчаагагийн одоо энэ юуг яаж ашигладаг талаар нэг зөвлөгөө хүргээтэй. За энийг том ир үсэг. Хүүхдүүд одоо жоохон уйдаад ирэнгүүт нь энийг заримдаа тавьдаг. За тэгээд энэ дээр хамгийн гоё юм нь яаж бичдэг бичлэг нь байдаг. Ир үсэг. Бичмэл жижиг ир үсэг. За ингэж заачдаг. За одоо энэ дээр бас үеэр уншуулна. За ингэж За энэ мэтчлэн ингээд хүүхдүүд эцэгчүүд маань одоо 15,000 төгрөгөө өгөөд энэ одоо эрхээ авчихсан байх юм бол гэрийн даалгаварт ир үсгийг ингээд уншуулчих бас болно. За нэг ийм хичээлүүд нэг өдөр одоо ороход бол хангалттай байдаг. За ингээд миний хичээлийг үзээд туршлагаа хуваалцлаа та нартаа. За тэгээд ингээд бас заах хүсэлтэй ийм багш нар байгаа бол нэг баг болоод бүгдээрээ хамтраад сайхан гоё хичээлүүд бэлдээд ингэж явж болно. Ингээд та нартаа бас энэ хичээл хэрхэн яаж бэлтгэв? За тэгээд одоо ямар програм ашиглаж энэ онлайнаар ингэж сурсан юмаа хүнд хүргэдэггүй гэх мэтчлэн цаашдаа ингээд сургалтууд явагдах болно. Монголын нээлттэй Mongolian Open School. За сонирхсан хүмүүс байвал холбогдоорой. Баярлалаа.